нь одоо нийслэлийн иргэдийн хурал дээр 3 ажлын хэсэг гарцсан явж байгаа. Тэрний нэг ажлын хэсэг нь Бадарсан төлөөлөгчөөр ахлуулад Улаанбаатар хотод 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд уялдуулаад 28 он хүртэлх одоо энэ бүтээн байгуулалтын ажлуудыг хэрхэн яаж ирэмбэлж оруулж байгаа вэ гэдэг энэ одоо асуудлыг танилцуулах. Тэгээ энэ дээр бол явган зам орж байгаа. Дугуйн замын бүтээн байгуулалт орж байгаа. За ногоон байгууламж орж байгаа. Авто замын зогсоол орж байгаа. Гэрлэн дохиотоо уулзуураар явган үнийг гүүрэн болон нөхөн гарцыг хаана хэрхэн яаж төлөвлөж болох вэ гэдэг зөвхөн 28 он хүртэлх төлөвлөлтийн ерөнхий дур зургийг одоо эренбэлж гаргаж ирэх ийм ажлын хэсэг байна. Ингээ энэ ажлын хэсэг бол дараагийн одоо ээлжид бус хуралдаанаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуул. Тэгэхээр таны хүсэж байгаа одоо мэдээллүүд бол Бадарсан төлөөлөгчийн гаргаж байгаа ажлын хэсгээр орж ирнэ гэсэн би бол ийм хүлээлттэй байна. За хоёр дахь ажлын хэсэг бол би одоо мэдээлэлээр хэлэхгүй бол болохгүй. Батцог төлөөлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ бол Улаанбаатар хотод скутер, мопедны хэрэглээ, явган үний зам дээр дураараа тавьдаг, явган үн зорчих боломжийг хаадаг, дээр нь зам тээврийн хөдөлгөөнд дураараа оролцдог, насан туршаагүй хүүхдүүд тэнд одоо зам тээврийн осолд өртөх, амь эрсдэх юм эрсдэлтэй байгаа учраас энэ ажлыг Улаанбаатар хотод цэгцлэх, хөдөлгөөнийг өрнүүлэх зорилготой ажлын хэсэг байна. Тэгээ ажлын хэсэг санал дүгнэлтэд боловсруулсан. Энэ удаагийн хурлаар оруулж амжаагүй. Мөн дараагийн хуралдаанаар бол оруулж уг асуудлыг одоо хилцэж ингэж явхаар бол төлөвлөгөөтэй байна. За гурав дахь ажлын хэсэг бол одоо санал болгож байгаа ажлын хэсэг бол Улаанбаатар хотод иргэдээс ирж байгаа бас их санал хүсэлтэй. Тэр нь юу гэхээр ерөөсөө орой үдшиш ийм автомашины дуу чимээ өндөр ийм гүшийдэлтэй машинууд орилоод байдаг. Тэгээ нялх нойтон хүүхдүүдтэй хүмүүс хүүхд нь орилоод сэрждэг. Эсвэл нэг хөгшин настай хүн нэг сайхан амраад унтчихэтэл ойролцоох хүүхдүүд нэг дрифт хийгээд эсвэл нэг байктай хүүхдүүд нөгөө байкаа хангинуулаад яваад байдаг. Энэ дууны хязгаарлалтыг замын хөдөлгөөний дүрм заасны дагуу зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдана. Өнөөдөр энэ ажлын хэсгийг бол би бүлгүүдэд хинээр ахлуулах уу гэдэг саналаа өргөссөн байгаа. Өнөөдөр энэ иргэдийн хурлаар бас санал хураалт явуулаад энэ ажлын хэсэг гараад ирэх одоо хуралдаанаар уг асуудлыг танилцуулнаа.